четвертый хитцунаалмашта. За энэ брашны өмнө англи болон хэлбэр тавьлаа. За энэ хоёрын хүчин дүүний нэг хэмжээ. За энэ дөрөв цагаан хүчин цагааны нэг цагааны хүчин За эндээс төрчин хэлбэр байдлаар хоёрын хүчин дөрвний нэгийг хоёрны нэгээс асуун дөрвний нэгийг бичвэл ижил хоёр өгөх. За хүртэлтэй хоёр болох учраас хоёрны нэг үжижин. За дөрвний хүчин дөрвний нэг бичсэн. За яг бас хоёрны нэгтэй үжижин дөрвний нэгээс асуун
хөгжрийн хаалт хайлгаан долоо байх хэрэгтэй. Яг нэг өнөхөр процедураар ажилласан байх ёстой. За хамгийн сүүлд яваад байгаа гэхээр долоогийн хаалт хийгдсэн. 65-ыг үржих нь 72. За нийлбэг авсан юм. Нийлбэг авсан. За саяны адилхан бүгдээ тавь. 2-ыг үржих нь 9-ний за 1-ийг авчих. Тэс долоогийн талааны хаалт нь 2 үзье. За энэ юу гэж гэхээр энэ хоёроо яг 7 байгаа учраас бүртгүүлээ 7 гарна гэсэн. Тэгэхээр 7-ын 1-ийг үржих нь 2-ын 1-ээс асах нь 9-ний 1 гэсэн. За дараагийнх нь 9-ийг үржих нь 16-ны 1 хэлэх нь 7-ны 1-ийг үржих нь 9-ний 1-ээс 16-ны 1. За ихэнхдээ 65-ыг үржих нь 12-ны 1 гэдэг чинь 7-ны 1 гэдэг чинь 7-ны 1-ийг үржих нь 65-ны 1-ээс 2-ны 1. Зааж тавьдаг гэсэн. За эндээс за сайн бизнес нь бол за энэ одоо вэгч үүсгэж байгаа. Вэгч гэхээр үдээс 7-ыг тавьдаг таасан. За тэгээд нэгийг хаваахтаа давна. За бүгд нь 7-ны 1 гарсан учраас 7-ны 1 үржүүлээ. Хаалтан дотор 2-ны 1-ээс 9-ний 1 үржих нь 9-ний 1-ээс 16-ны 1 үдштэй. За 65-ны 1-ээс асах нь 7-ны за саяны адилхан долоо болсон. Долоо үржих нь за саяны болсон. 2-ны 1-ээс 7-ны 1 юу? Долоо үржих нь 2-ны 30 хавтан. За ингээд үржих нь ингээд долоо ирээ. За саяныхаа төстэй гинэ. Баярлалаа. 3 томын үржихтэй бодлого авч үзье. 3 томын үржихтэй бодлого авч. За энэ юм гэдэг нэгийг хаана 1 2
Хэмжлэн. Нэгэн. 10. 11. 12-ны. За нийлбэрийг олгосон байна. Нийлбэрийг олгосон. За энийг бас ялгаагүй саяны адилаар бүгдээрээ ялгуур хэлбэрт тавих зэрэг. Ялгуур хэлбэрт тавих зэрэг. За жишээ нь нэгийг хуваалцсан. Нэг хамаагүй зүйлийг. За ингэж тавьж үзье. Хоёрын нэгээс ассан. 2. 3-ны 1. За ингээд энд яаж хийх вэ? Энд 3 гэж нөрөөд энд нэгээр өгнө. Энд бүртгүүлт нь 2 гаргашаас 2-ны нэгээр үржүүлж. За дараагийн 2 3 4-ний 1. Асаалт тавь. Ялгаагүй 2-ны 1 гарна үржих. 2-ыг үржих нь 3-ны 1-ээс ассан. 3-ыг үржих нь 4-ний. За энд мэдээж 4-ээр 2-оор гэхээр бүртгүүлт нь 2 гарна. За дараагийн тоо. Хэмжлэн шаа. Ангисэн нэг хуваалцсан. 10, 11, 12 гэсэн тоо. За энэ задлал ялгаагүй 2-ны 1. 10-ыг үржих нь 11-ний 1-ээс хассан. 11-ийг үржих нь 12-ны 1. За ингэж тавь. За ингээд тэгэхээр нэг хийлээ. Тэгвэл нэг яагаад яах вэ? Бидний анхны нийлбэр маань яагаад цааш ингэж чи аавцуу. За бас хоёрын нэг хатмаар чи. За тэгээд нэгийг үржих нь 2-ны 1-ээс ассан. 2-ыг үржих нь 3-ны 1. Энд 2-ыг үржих нь 3-ны 1-ээс ассан. 3-ыг үржих нь 4-ны 1 гэх мэтчлэн. За 10-ыг үржих нь 11-ний 1-ээс ассан. 11-ийг үржих нь 12-ны 1. За энэс бас ялгаагүй радио хасах нь автоматар нэмэгдээгүй нэмэгдэн онцлохаа хасахтаа радио за ингэж явуулчих. 2-ны 1-ийг үржих нь 1-ийг үржих нь 2-ны 1-ээс хасах нь 11-ийг үржих нь 12-ны 1. За энэ шүү дээ. Яаж аа энэ хоёрын нэг үстгэн за 132 байна. 132-ны 60 тавсан. За ингээд үстгэл 164-ний 60. За ингээд анхны хэлбэр 264-ний 60 тавсахнэ. За бодлого авна. За өөр талын бодлого авч үзье. Бодлого авна.
어떻게 가겠습니까? 자, 이렇게. 자, тэгэхээр хүртэл физикийн өсөлтөнд хаалтсан гараа. Физикийн өсөлтөнд хаалтсан гараа. За, дээрээс нь нэг хоёр орой гараа. Нэг хоёр орой үчиг хаалтсан гараа. За, тэгвэл энэ юу гэх юм бэ? Нэг дээр нэг юм. За, энэ үчир хоёрын үчиг дөрөв гарна. Эндээс орчин гэхээр дөрвийн үчиг нь хоёр гарна. Энд юу гэж гэхээр одоо үчиг нь за доолноос нь хэлбэрээр харахад юу бүгд тоон тавтал тушаа сайнаа нэг ороо харин үчиг гараа. За нэгдээ нэг за энэ хоёр хоёроос нэг за эндээс дөрөв за эндээс яаж юм гэхээр гатлаас нь одоо бичээс. За цаашаа за эндээс гурав гарна. Ингээд хоёрын үчтгэн за нэгдээ дадлын үчиг татчихжээ. Энэний яг шаардлагагүй. Дөрөв очих юм байна. Би яг дадлаа ажил үчиг татчих. За энэ чинь дадлын харуу хаалт үчиг нэгдээ
За тэгвэл эндээс яаж юм гэхээр мессеж гэхээр за зүүн урьж гэхээр за зүүн урьж ангаа за тэгвэл 222 За
квадрат А-ны А квадрат нэмэгдэн А нэмэгдэн болно. За энэ А квадрат нэмэгдэн А нэмэгдэн байгаа. Тэгээд үлдээдэг чинь за хатна. А квадрат нэмэгдэн А нэмэгдэн хатна. За үржил байж байгаа. А квадрат хасган А-гийн квадрат нэмэгдэн 1 гээд үржилтэй байж байгаа. За өөрөөр хэлбэл анхны тоо маань за энэ тоо маань юу гэж чинь 50-ийн квадраттай нэмэгдэн 50 нэмэгдэн 1 за үржих нь 50-ийн хуудас хасган 50-ийн квадрат нэмэгдэн 1 гээд үржих 50 энэ үржих 50 ч байгаа шиг ингээд зохиомод ийм хаан